Өндөргөгэн ямзан багш нялбат сарж намхай сатнам давга зэрэг мэрэгдийн гар дороо Бурхны номд суралцж байгаад 1649 оны шорон үхэр жил 15 насндаа цаст төвдийн оронд анх заларсан байлээ. Энд 2 жил болсны эцэст 1651 онд Далай ламаас түүнд жавзан тамб хотогт цал олгосноор Гэлэгвагийн ясанд Далай лам банчин богдын дараа орох богд хотогтод тооцогдох болсон юм. Өндөргөгэн дашлхун бүхийдэд сууж нар хажид Бурхны нямб бүтээлд 21 хоног суусны эцэст огторгойд лам зүсэг мэт олон зүйл дүрс урган харагдсныг банчин богдод айлтгсанд чиний хувьд чандаман эрдэн учраас чи өөрөө дэлгэрүүлдэггүй гэж зарилгалжээ. Энэ дүрсийг Өндөргөгэн 37 жил бясалгаж соёмб өсгийг зохиосон түүхтэй. Соёмб өсгийг өнөө цагийн хэл шинжээчид утга зохиолын хэлний авиалбарын тогтолцоог дорны хэл шинжиллийн сонгодог уламжлалаар хамгийн зөв ухаарч хэдэн зууны дараах хэл шинжиллийн төвшөнд хүргэж чадсан гэж дүгнсэн юм. Өндөргөгэн шашны зохиол бүтээлийг Монгол, Төвд, Санскрит 3 хэлээр энтэгш тэмдэглэж чадах цагаан толгойг бүтээсэн нь энэ билээ. Соёмб гэх ойлголттой холбоотой 2 ялгамжтай томьёолыг тогтож тунгаах нь зүй. Нэг нь соёмб үсэг буюу цагаан толгой. Нөгөө нь энэхүү цагаан толгойн эхэнд залагдсан өнөөдөр төр шашны сууд бэлэгдэл болсон соёмбын тамга. Соёмбын хуучны тайлбаруудад Монгол мэрэгд чухам тамга гэж нэрлэж заншсан бөгөөд соёмбын гүн утгыг тайлахад тамга, үсэг аль альнийг шинжилсэн эдгээр тайлбарууд тун чухал үүрэгтэй бөгөөд хэл шинжилэл болон гүн ухааны талаас нь задлсан сонирхолтой дүгнэлтүүд энд бий. Өндөргөгэн хэлний гой тавьяастай төвд хэлийг төвд хүнээс ч илүү мэдхэн зэрэгцээ азрын буюу энэтхэг хэл мэддэг байсан тухай намтарт нь цөөнгүй өгүүлжээ. Өөр өлгийтэй байхад нь гэнэт 3 азар хүн гарч ирэхэд тэдэнтэй үг ярих байдал дүр үзүүлж байсан бөгөөд хожим хэдэн удаа рид шидтэй азруудтай уулзаж ярилцаж байсан домог бий. (1655) оны модон хонин жил Өндөргөгэн одоогийн Төвхөн хийдэд номын бүтээл хийж байхдаа банчин богд багшийнх нь бие чилээрхсэнийг бэлэг оюунаараа мэдээд 6 дагуулын хамт газар давчлан ангир шуугны дүрээр зоржсон гээд олон гайхам үйл явдлаар дүүрэн нэгэн домог байдаг билээ. Энд онцлоход Төвхөн хийдийн орших газар Өндөргөгэнээс өмнө Дөвхөн Эвам гачил нэрт бясалгалын орон байсан. Тэнд 1000 жилийн өмнө энэтхэгийн жагар хадамб рид хувилгаанаар ирж ханан хадан агуйд нь сууж байсан түүх байдаг билээ. Дөвхний тодотгол Эвам гачил хэмээх нэр бидний гол сэдвтэй тунчиг нягт холбоотой билээ. Энэ дотор бол одоо аливаа сав ертөнцийг бүрдүүлж байгаа 5 мах бодыг бол дүрсвэлэн харуулсан байдаг. За дээр нь бол шим ертөнц буюу амьд амьтан нэг бол одоо хэрхэн үүсэх, за тэдгээрийн хоорондын шүтэн барилдлага, за тэгээ хоосон чанар, за бодит одоо хүний нүдэнд харагдах энэ бүгдийг бол маш товчхон харуулсан. За тэгээ түн дотор байгаа тэр эбум гачил гих буюу одоо 2 юм зүрсэн загас мэт дүрс энэ төр бол
бурхан ном дотор гардаг ихийн одоо улаан тусал, эцгийн одоо цагаан тусал тэр хоёрын дунд одоо хүний намш буюу сүнс оршоод за бяцлал бүтээлийг хийснээрээ одоо нар, сар, одоо оч эдгээр бүхэн бол мөн чанарыг олох вэ, хоосон чанарт хэрхэн эргэн шингэх вэ гэсэн энэ утга агуулгыг багтаасан. Гэхдээ дээд талын тэр нэг дүл байгаа юм л да тийм. Тэр дүлийг галын дүл гэж ойлгоод байгаа хүмүүс. Тэр бол машид нарийн сэтгэлийн билег тэмдэг байхгүй юу? Тэр 3 ингэж мушгирсан юм байх хэвээр. Нэг ингэж мушгираад, ахид нэг мушгираад, ингэж мушгираад ингэсэн байгаа тийм. Тэрнээс зүгээр гашгийн 3 дүл зурж болохгүй тийм. Уламжлал нь тийм биш юм тийм. Тэгээ тэрийг бид нар өөрсдөө надаа гэж хэлдэг тийм. Соёмб тамгыг шашны тайлбаруудад эвам тамга гэсэн нь цөөнгүй тохиолдох бөгөөд дүрслэгтэнч дээд хоёр талд нь эвам үсгийг байрлуулдаг. Эва гэсэн энэ 3 үсэг арга бэлэг хоосон чанарыг бэлэгддэг билээ. Соёмбын оройдох нар зарч мөн арга бэлэг бөгөөд тайлбарт үзэгдлийг мэдсэн аргын сэтгэл, хоосон мэдсэн бэлгийн сэтгэл яв юмыг тэрсэн гэжээ. Соёмб гэсэн нэр нь санскритийн сваямбо сояде буюу өөрөн гарсан гэсэн үгнээс үүдэлтэй. Мэргэд ийм нэрлсэн учрыг хэд хэдэн талаас нь тайлбарсныг хоосон чанартай гэсэн утгад хурааж болно. Өөрөөр хэлбэл үгс гэхэд тодорхой юмс үзэгдлийг бас тэдний тухай төсөөллийг илтгэх учраас хоосон чанартай байдагчлан үсэгч ийм мөн чанартайг цогсон гэсэн үг. Мэргэд соён бүсгийг шагшин магтсан нь цөөнгүй. Тухайлбал Жанжарын бүүчи. Энэтхэг төвдийн мэргэд шиддэн хэмбэрч урьдс үдсэн арга билгийн дүрийг бэлэгдсэн гэсэн бол төвдөн равчамба. Машид нуус бурхны тааллыг үсгийн ёсоор дамгалсан мэт дүрс бүгд адил байгаа нь гайхамшиг гэжээ. Ер нь бол цагийн хүрдний төгсгөлийн зэргийн бэрх онсыг бэлэгдэж үзүүлсэн гэж шууд дүгнсэн юм. Соёмбын талаар бол олон янзын тайлбарууд, олон янзын үнцэг дээрээс өөрөө гарч ирсэн байдаг. Шашны танин мэдхүүн үүднээс бол энэ бол өөрөө трансцендентал утгатай. Өөрөөр хэлбэл бидэнд танин мэд бүрэн төгс танин мэдэгдэж чадхааргүй гүн шидийн өвдстэй, тарины өвдстэй дүрст бэлэг бэлгүүн гэж ойлгож болно. Гэтэл түүнийг ямарваа нэгэн тодорхой шинжлэх ухаанаар аваад үзэх юм бол магадгүй одоо төгс жаргалангийн биеийг хураасан, завилсан тийм бяцлаглалын дээд хэлбэрийг дүрсэнд оруулж гаргаж ирсэн зүйлээ гэж хэлж байна. Гэтэл зүгээр энэ майн дөвтөв самоо зэрэг зохиолууд дээр нь тайлбарлаад гаргаад ирэх юм бол тухайн үед халах ойрт хоёрын хооронд их том зөрчил байсан. Тэр нь одоо гадаад цагийн хүрдний хямралтай холбоотой, мөн дотоод цагийн хүрдний хямралтай холбоотой. Тэгээ энэ хоёрын одоо зөрчил тэмцлийг амарлуулахын тухайд нь бол айлын үсэг нь гайлидаа шингэж, бадаммын үсэг нь манида одоо нэгдэж улмаар энэ хоёрын дотроос эвам гачил гэдэг байгаа шүү дээ. Одоо хоорондоо уяран зохиромдолж ингэж нэгдэн нийлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингэх замаар үүссэн хамгийн дээд одоо төгс чанарыг илэрхийлсэн өөрөө гарч байгаа ийм тэмдэг юм аа гэж ингэж жишээлбэл тайлбарлаж явах боломжтой. Агуу их одоо хоосон чанар гэгийн гэрэлд хүрч төгс гэрэлд хүрэх бүх аясуудыг агуулсан тийм дүүрсэн байна тийм. Тийм учраас одоо Жанжаа хотогт тэр шин бүр гайхаж бишрээд байгаа тийм шүү дээ тийм. Тэр бүхэл бүтэн одоо 84 мянган номын цогцоо бурхан багшийн зарилгын аясыг тэр дүрсэнд хураагаад хийсэн байхгүй. Гайхамшиг тэр тийм. Тэгэл одоо тэр айц тэтэрээ соёмбыг үүссэн харсан бүр соёмбор хүртэл бясалгал хийгээд байнгын нэгсэнтэй ламын югүүзэр багшийн югүүзрийг
бясалгаад, үхлийг хуураад, дээрэс нь сагуусан хүрдийг давхар бясалгаад хийж 2 хүн хоцсноо өндөр өөрөө зохиосон байна шүү дээ. Энүүгээр нь л өндөр гинэ зохиосон үсгийг тэр хөлтөө үсгийг шин соём гэдэг байгаа болохоос биш. Тэр бүх юмдаа мөн чанарыг агуулсан одоо анс нь бол одоо манай төрийн сүд болж үлдсэн одоо энэ байна та мод. Феноменологийн гүйцэтгэлийн феномен буюу одоо тэр юм өөрийгөө илэрхийлж байгаа байдал, үзэгдүүлж байгаа байдал гэдэг тэр философийн ойлголттой холбож үздэг. Өөрөөр хэлбэл соём болвол ямар нэгэн гигантнээс төрөн гарсан бүтээл биш, харин ертөнцийн өөрийн зүй тогтол буугдаж өөрөө бууж орж ирж байгаа, толдон буугдж байгаа дүр гэдэг агуулгаар нь тайлбарлах тийм аргачлал байх ёстой. Үнэн хэрэг дээр соём бол өөрөө олон удаагийн бясалгал, тэр дотоод болон гадаад цагийн хүрдний төвлөрсөн хүчийг анслан гаргасан хураангуй тэмдэг юм а гэж ингэж ойлгож байгаа юм а. (1945) оны өвлийн эхээр Монголын уран сайхны цогт тайжиг кино дэлгэцэнд гарлаа. Дөнгөж сарын өмнөхөн тусгаар тогтнолынхаа төлөө 100% саналан өгсөн монголчууд 5 жил завсарласны эцэст аяхан төрийн далбан дээр нь заларсан алтан соёмбон энэ киноны туршид харсан юм а. 1943 онд анх хийх шийдвэр гаргаж 1944 оны туршид зураг авалтыг хийсэн энэ киног дайны үед эх оронч үзлийг бадраахын тулд хийсэн гэж үздэг билээ. 1943 онд зөвлөлт улс дайнд ялхан тодорхой болсон үед анх санаачлаад улсын төсвийн тэн хагастай тэнцэх хэмжээний асар их хөрөнгө зарцуулж дайн алс дорнодод хүртэл дуусаад 4 сар болсны дараа киног гаргасан нь дээрх зорилгод эргэлзээ төрүүлдэг. Монголын тусгаар тогтносон сэтгэл хүчин нэг баярын эхэн тэмдэгт энэ тугаан хадгалж яв. Тэдэгхэн могоч манай өвгөд дайдас аатэрдэн багтайж тэгээд ч энэ зорилготой авцалдахгүй цогт тайжийн алтан соёмбот тугийг Сүхбаатар чойволсон нар мандуулжээ гэсэн үгсийг төгсгөлд нь онцлон оруулсан нь энэ киноны гол зорилгыг шууд илтгэдэг билээ. Учир нь 1911 оноос хойш төрийн далбаандан соёмбон залсан монголчууд 1940 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр соёмбгүй далбаатай болсон билээ. 1945 оны 7 дугаар сард л Яалтын баг хурлын жинхэнэ шийдвэрийг сонсч бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнол эргэлтгүй баталгаажсныг сонссон хорлоогийн чойволсон яг наадмаар 7 сарын 10-нд баг хурлын тэргүүлэгчдийн хурлын яаралтай хуралдуулж төрийн далбааг шинжилэн соёмботойгоор зохиох шийдвэр гаргажээ. Харин 1940 онд соёмбыг төрийн далбаанаас хассан гол буруутан байж болзошгүй зөвлөлтийн удирдлага болон ард түмэнд энэ киног Монгол гарснаас ердөө 1 сарын дараа бүрэн орос орчуулгатайгаар толиулжээ. Чойволсонгийн шууд даалгавраар киноны зохиолчор ажилласан Бямбын Гэринчин яагаад өөрийн эцгийн талын удмын цогт тайжийн тухай кино бүтээж түүний гарт огт мандаж байгаагүй соёмбот тугийг атгуулж түүхэн том алдаа хийсний гол учиг энэ билээ. Соёмбын талаар мэдхийн дээр мэдж судалсан Бямбын Гэринчин болон Цэндийн Дамжинсэр нарт
төрийн эрднийг ямар ч хамаагүй аргаар тухайн цагт зохицуулсан тайлбар хийгээд эргэн залхал чухал байсан юм. Бусад бүх ёс заншил эд үлэгтэй холбоотой асуудлаар киноны турш зөвлөхөөр уйггүй ажилласан Эринчин өөр ямар ч гаргаагүй билээ. Хазгар өвгөний явдалд суурилсан номын аядан түүх хазайлган алдаа хийж соёмбон авч үлдсэн өвгдийн ухаан. Тэгт суурилсан урлалд бүтээгчийн хувь үзэл биш, сансар хорвоогийн нарийн бүтэц мөн чанар өөрийн сэтгэлийг таних бясалгал үүсгэх нь гол. Цагийн хүрдний номлолын мөн чанарыг агуулсан соёмб тамгын махбодыг үсэгт багтааснаар зөвхөн тамга биш, үсгийгч харах, унших, бичих бүрд адистэд авах шидтэй болсон нь өндөр гэгээний урлахын гайхамшиг юм. Мэргэд бүтээхэд хялбар өгүүлэл цөөн гүн утга бүхий онс хэмээжээ. Өндөр гэгээн өөрийн бошголомдондэн миний соёмб замб төв даяар төгн хэмээн зарилгалсан ёсоор өнөөдөр соёмбот туг мандаагүй төв үгүй болж сансрын захгүй хязгаарт хүртэл залагдсан билээ. Өнөөдөр 3 дөлтэй гал мэт дөрслөх болсон нарийн биеийн бэлэгдэл надаа гэхэд л 1945 онд Шин далбааны загвар батлагдах хүртэл соёмбын оройд тогтвортой залгасаар ирснийг түүхэн олон их сурвалжаас харж болно. Монголчууд үүнээс илүү төрийн сүлд зохиох магадлал үнэндээ үгүй. Тэгэхэд тусмаа анх зохиогдсон тиг харьцаагаар нь залж гэмээн төгс авшиган өгнө. Учир нь үүнийг эгэл хүний оюун ухаан биш, орон зай, цаг хугацааг гэтлэгсэн дээд бэлэг бүтээсэн билээ. Гагцын дүрээр олон бүжиглэлийг зохиож үдсэн төдийгөр сайн мөрийг өгөн зохиохын дээд соёмб.